2-р дайны үед нацист Германы байгуулсан хамгийн аимшигт хорих лагерын нэг бол Аушвицийн кемп байлаа. Энэ газар хүмүүсийн хэлдгээр жинхэнэ амьд там байсан юм. Өдөр бүр олон мянган хоригдол өлсгөлөн, гүнд хөдөлмөр, буудлага эсвэл хийн камерт орж амь насаа алддаг байв. Тэндээс амьд гарна гэдэг бараг л боломжгүй зүйл байсан юм. Гэвч энэ аимшигт хорих лагераас нэгэн залуу хайртай бүсгүйнхээ төлөө амь насаа дэнчин тавин байж оргож чадсан юм. Тэр бол Польш улсын улс төрийн хоригдол болж 1940 оны 6 дугаар сард нацист Германы хорих лагерт хоригдсон Ерзи Билицкий байлаа. Ерзи 19 настайдаа нацистуудад баригдсан бөгөөд ирсэн даруйдаа нэрээ гээж дугаар 243 болсон байна. Лагерт ирсэн хүнд нэр хэрэггүй бөгөөд тэд зөвхөн тоогоор л дуудагддаг байв. Өдөр бүр хүнд хүчээр ажил хийж, өссөж даарч, өвдөн шаналж өдрийг арайхийн өнгөрөөдөг байлаа. Хүмүүс өгөх нь хэвийн зүйл байв. Зарим нь өлсгөлөнд, зарим нь буудуулж, зарим нь хийн камерт ордог байлаа. Ерзи нэг зүйлийг маш сайн ойлгож байв. Тэр энд удаан амьдрах боломж байхгүй гэдгийг. Тийм ч учраас тэр хинтээ ч дотно болдоггүй байв. Гэтэл тэр нэгэн өдөр үр тарианы агуулга дээр ажиллаж байхдаа нэгэн бүсгүйтэй танилцжээ. Энэ бол 1941 оны үе байлаа. Тэр бүсгүй бол еврей гаралтай хоригдол Сили Ципуска байлаа. Сила залуухан үсгэлэнтэй хэдий ч хорих лагерын хэцүү бэрхэд туйлдж турсан байв. Гэсэн ч түүний харцсан амьдрах хүслээр дүүрэн байдаг байлаа. Ерзи Сила нар танил болсноос хойш өдөр бүр шахуу нууцаар уулздаг болов. Удалгүй бие биедээ сэтгэл алдарсан байлаа. Гэвч амьд там гэгдэх Аушвиц лагерт хайр дурлал байх боломжгүй байв. Учир нь энд хэн нэгэн хизээ өгөхийг хувь заяа биш лагерын офицерууд шийддэг байв. Нэг л өдөр хэнийг ч хамаагүй ямар ч шалтгаангүйгээр сонгоод л авч явна хийн камерт оруулж хорт хийгээр утан хөнөөдөг байв. Нэг өдөр Ерза аимшигтай мэдээ сонсчээ. Энэ бол 1944 он байлаа. Силаг удахгүй хийн камерт явуулж магадгүй болсон байна. Ерза ямар нэгэн зүйл хийхгүй бол Сила охийг мэдэж байгаа ч юу хийхээ мэдэхгүй байлаа. Тиймээс тэр нэгэн зоримог хэдий ч баригдвал газар дээрээ хөх шийдвэр гаргасан байв. Тэр нь Силаг ямар нэгэн аргаар энэ лагераас оргуулах шийдвэр байлаа. Ерза өөрийн амийг үл тоон хайртай бүсгүйгээ зүгээр байж байгаад хүүснээс оролдоод үзье. Бүтлгүйтгэл ядчил хорт хийнд биш бөөний суманд. Хамгийн чухал нь хайртай хүн ганцаараа биш хоёулаа хамтдаа хормоог орхино гэж бодон эрс шийдэмгий шийдсэн байв. Басхүү тэр Ерзатай уулзрахаас өмнө энэ лагераас боломж гарвал оргон л гэж төлөвлөн үргэлжил лагерт ажиллах хугацаанд харуулуудыг байнга анзаарч судалдаг байсан байв. Тэр өөр нэгэн зүйл ойлгосон байсан. Хэрвээ тэр нацист офицерын дүрд хувирвал харуулууд хизээч эргэлзэхгүй. Тэд ёслоод л хаалгаа нээх болно гэж итгэдэг байв. Тиймээс тэр СС-ийн офицер дүрмд хувцас олж авсан байлаа. Дараа нь тэр яг жинхэнэ офицер шиг алхах, тушаах, бие авч явах зэргээр бие байнга бэлдэж эхэлсэн байв. Улмаар офицерууд бараг байдаггүй, лагерын харуулууд ч шин цэргүүд ирсэн байх үеийг тааруулан оргох өдрөөч нарийн тогтоосон байв. Ингээд удалгүй төлөвлөгөөт өдөр ирлээ. Ерза СС-ийн офицерын дүрмт хувцас өмсөд Силагийн ажиллаж байсан ферм дээр очив. Тэрээр харуулуудад энэ хоригдлыг байцаалтанд авч явна гэж яг л СС-ийн офицер шиг захирамгүй, тушаангүй хэлсэн байна. Хинч сэжиглсэнгүй. Учир нь Ерза үнэхээр л яг л жинхэнэ герман офицер шиг харагдаж байв. Силач түүнийг зайнаас хараад таниагүй тул хийн камер руу явах нь хэмээн бодож маш их айж сандарсан гэдэг. Гэвч Ерза түүн рүү дөхөн ирээд би чамайг аврахаар ирлээ гэж
чимээгүйхэн сэмхэн шивэнсэн байна. Ингээд Эрзас хийлэг дагуулan алгуурхан ихэмсгээр алхасаар лагерын гарах хаалган дээр ирэв. Энэ үед Сила маш ихээр сандарч байсан ч түүнийгээ нуухыг хичээж байлаа. Эрза харуулын ахлагч руу хэцлэн харж үдээч завчилгүй ширтгэд тэр хаалганыг тушаагаад харуулын зэргүүд бүгд түүнд яслан зам тавьж өгчээ. Хэрвээ тэдний бичиг баримтыг нь шалгасан бол тэр дороо баригдах байсан байлаа. Ингээд тэд Аушвиц лагераас гарч чадсан юм. Тэр даруй ой руу орж 10 хоног тасралтгүй явсан гэдэг. Өсөж цанган ядарч төөлсөн ч эрх чөлөөтэйгээр зүтгэсээр эцэст нь Эрзагийн нэгэн хамаатны гэрт хүрч чаджээ. Тэд тэнд хэсэг хугацаанд нуугдан амь хорогдсон байна. Ингээд хэсэг хугацааны дараа тэд хоёр тишээ салсан бөгөөд үүнээс хойш аль нь бие биенийг нас барсан гэж бодхуулсан байна. Гэвч үнэндээ Эрза эх орондоо буцан очиж өөр хүнтэй гэрлэн 90 насыг насалжээ. Харин Сила Америкт амьдарч байгаад 2005 онд өөдгөлсөн байна. Хамгийн гайхалтай нь тэд 1983 онд буюу аимшигт хорих лагераас ургасноос хойш даруй 39 жилийн дараа Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк хотод уулзцаасан байна. Энэ бол нацист Германы хамгийн хүнд, хамгийн хатуу чанга гэгдэх Аушвицийн хорих лагераас орсон 100 гаруй хүний 2 хүнийх нь бодит түүх юм.